За сайн байцгаана уу? За шинэ 7 хоногийн мэнд хүргэе. За нэг сэдвийн талаар ярихгүй бол одоо миний хэл цатнаад болж өгдөгвэ. За ялангуяа энэ гадаад амьдарч байгаа, Америкт амьдарч байгаа аав ээж нар минь ээ. Алийн болгон хүүхдүүдийнхээ үгэнд орж өөр хүүхдүүдээрээ одоо орчуулах хийж амьдрах юм бэ. Ингээ зарим хүмүүс ингэдэг л дээ одоо манай хүүхдүүд л мэддэг. Бид нар юу ч мэддэггүй. За ялангуяа одоо мэрэгжлийн үйлчлэгээ авах гэж байгаа бол хүүхдүүдэд итгэж найдахын оронд мэрэгжлийн хүмүүсээс нь зөвлөгөө аваа, нэг хүнээс зөвлөгөө авч олон дахиад өөр монгол хэлтэй дахиад өөр хүмүүсээс зөвлөгөө авна. За бид нар бол ингээд санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулаад одоо улсын лицензтэй, улсын мужийн эйжентүүд олноороо бий болсон байна монгол хэлтэй. Гэхдээ эднэрт энд бол талархах хэрэгтэй. Ягаад тэгэхээр монгол хэлтэй хүмүүс та нартай туслах гад гараад ирсэн байна. Тэгэхээр ингээд хүүхдүүд нь тэгээ одоо хүмүүс ингэдэлтэй хөвчлээ. Ингээ надад хит хэдийн юм тохиолдол гарсан учраас би өнөөдөр ярьж байгаа байхгүй юу. Нөгөө одоо үйлчлэгээ авах гал ярьж уулзж яснаа. Манай хүүхдүүд одоо ингээд өөр юм сонирхно гинэ гэд болчихж байгаа байхгүй юу. За тэгвэл хүүхдүүдтэй ч уулзъя гэх тэгэхээр хүүхдүүд нь мэдээж уулзахгүй тий. Тэнгүүд одоо ээж аав нь ямар шийдвэр гаргаж байгаа гэхээр уг нь бол насан турш хүмүүс тий. Ээж аав нь хүүхдүүдийнхээ үгэнд оронгуудаа болчихж байгаа байхгүй юу. Гэтэ энд бол маш харамсалтай байдаг. Ягаад тэгэхээр одоо англи хэлтэй хүн болгон бүгдийг мэддэг гэсэн үг биш шүү дээ. Бид нар хараа гэртээ одоо цахилгааны асуудал гарахад цахилгаан чинь дууддаг. Сантехникийн асуудал гарахад сантехникч дууддаг. Яг адилхан тийм үү. Тэгэхээр одоо санхүүгийн энэ одоо зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсээс нь зөвлөгөө хит хэдэн хүнээс нь зөвлөгөө авал та. Тэгээ шийдвэр гаргал та. Яагаад одоо англи хэлтэй миний охин мэднэ, миний хүү шийднэ, миний охин шийднэ гэж та нар хүүхдүүдтэй найддгийг. Хүүхдүүд чинь надад ч гэсэн англи одоо Америкт төрж өссөн хүүхдүүд байна тийм үү? Тэд нар чи өөрсдийнхөө мэдэх юмыг л мэддэг, мэдгүй юм мэдгүй шүү дээ. Тэгэхээр англи хэлтэй болгон чинь бүгдийг мэддэг гэсэн үг биш байхгүй юу? Тэгэхээр зүгээр харамсалтай байгаа юм нь яг үү дээ. Тэгээд бид нар бол яг хийдэг ажлаа хийгээд цаашаагаа үргэлжлүүлэл явж байгаа явна. Тэртээ ганцхан монгол хүмүүстэй биш. Яг монгол хүмүүс тааралдвал бид нар мэдээж хэрэг монгол хэлтэй учраас монголоор тайлбарлаж одоо энэ боломжийг нэг хүн ч гэсэн нэг монгол гэр бүл нэг монгол хүн ашиглаасаа энэ аюу гой боломжийг аваасаа л гэж бид нар ингээд сургалт хийгээл хүмүүс таниулахаа яваад байгаа. Угаасаа бид нар тэгэл энэ Америкт амьдарч байгаа бүхэл хүмүүст Америк хүмүүс гадны хүмүүс үйлчлэгээ явуулдаг. За тэгээ бид нар чинь энэ ажлыг хийхийн тулд зүгээр одоо танаа гэрт нэг ямар нэг юм одоо бараа зарах га танаа гэрт ингээд юм шахах гад сууж байгаа юм биш ээ. Энийг авахын тулд бид нар чинь сургалтанд сууж шалгалт аваад улсын лиценз аваад одоо мужаасаа тим аваад ингээд албан ёсоор ажиллаж байна ажилтгаа. Хэрвээ бид нар ямар нэгэн санхүүгийн ямар нэгэн ловер хийх юм бол маш хүнд өндөр торгуултаа энэ зах зээл дээрээс бүр арчигдах аюултай байдаг. Тийм учраас одоо ингээд монголчууд ингээд жоохон бие биендээ итгэдэг юм уу одоо ингээд одоо яадгийг мэдгүй би бол заримдаа бас жоохон гайхтیں۔ Тэгээд энэ насан турш хүмүүс яхаараа ингээд хэл ус одоо зөвхөн хүүхдийнхээ үгэнд оронгуудаа ингээд бүх нэг ингээд болчдгийн гэдэг дээр би гайхаад тэгээд жоохон хил цатнаад байгаа учраас өнөөдөр ярьж байгаа шүү. За тэгээ өдрийг сайхан өнгөрөөрөө баяртай.